болцонтой. Нэг. За үчим минь тэгээд манайхан шеэрлээ түгээгээд өгөөрөө. Тэгээд би 3 сэдвэр өнөөдөр нэлээ ярихад шийдлээ. Эхлээд нийгмийн гэрээ буюу үндсэн хууль гэж юу хэлээд байгаа юм. Хинд үйлчлэх ёстой гэдэг талаас нь жоохон тодорхой тайлбарлахгүй бол сүүлдээ нийтийн алба хашиж байгаа, ялангуяа энэ улс төрийн албан дээр очсон байгаа нийтийн алба хашиж байгаа хүмүүс үндсэн хуулийн зүйл залт бариад балаараад ах юм. Ялангуяа одоо энэ хотын нийслэлийн засаг даргуулсан Нямбатар. Тэгээ олигарх гэдэг. Олигарх гэдэг үг бол өөр грек гаралтай үг. Цөөнх засаглан гэсэн анхны утга санаа ахуулж ирсэн. Тэгээд энэ юу гэдгийг эрхэм мэдэлээр байгаа цөөхөн хүмүүсийн засаглалын тухай ойлгож тэ бизнес эдийн засгийн энэ эрх мэдэл дээр байгаа улс дээр байгаа эрх мэдэл дээр байгаа хүмүүсийн хамтарсан засаглалыг ялангуяа 20 дугаар зууны дундаа хэсэглээ олигархын засаглал гэж нэрлэдэг болсон. Энэ цөөнхийн дуу хоолой, цөөнх нь олонхийнхоо дуу хоолой, багалзууд дуугаа олгодог. Одоо энэ хинэ Нямбатар өөрийнх нь хийгээд байгаа үйлдэл нь өөрөө олигарх байхгүй да. Яагаад юм байдгийн бэ гэхээр сөрөг хүчтнээ худалдаж аваад орон нутгийнхаа удирдлага дотор оруулж ирээд сөрөг хүч нь байхгүй болсон. Тэгээ одоо ичиж өхмөр юм аа энэ зундуунд дөрж бат цогт мот та нар одоо тэгээ иргэдийн хурал дээр та нарыг цөөнх болоод хяналт тавиараа гэж иргэд сонгогдсон багсан тэр дотор дахиж очиод албан тушаал аваад суудсан. Эний чи олигарх гэдэг байгаа байхгүй да. Өөрөөр хэлбэл эрх мэдэлээр байгаа цөөнх хүмүүс олонхийнхоо дуу хоолойг сонсгоо болоод нөө сонгогдсон иргэдийнхээ дуу хоолойг сонсгоо болгохыг л олигарх гэдэг. Бизнес дөө улбaalж дээрэмд хонол хийгээд эхлэх чинь л олигарх гэдэг байгаа байхгүй да. Тэр нэг юм домг шиг тэнэг юм ярьдаг нэг юм ямар ч мэдлэггүй харанхгүй тэгээд ингээд нэг юм ярьдаг одоо болмоор энэ иргэний эрхийн тухай ойлголцтой үндсэн хуульч тэр үгээ хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эвлэлтэн нэгдэх жагсах эн чинь дандаа иргэний эрхийн тухай ойлголт байхгүй да. Нямбатар чамд ямар ч хамаагүй энэ засгийн юуны нийтийн засаглал дээр ажиллаж байгаа хүмүүс та нарт ямар ч хамаагүй байхгүй да. Нийтийн захиргаанд ажиллаж та нарт ямар ч хамаагүй та нараас бидний эрхээ хамгаалах гэж энэ нийгмийн гэрээ гэж нь байгуулдаг шүү дээ. Чи мэдрэл муутай юм шиг ингээ хүний эрх зөрчөөд байдаг болохоор чамааг өөрийгөө хамгаалахын тулд Нямбатар энэ үнцүүлэг баталдаг байхгүй. Энийг нийгмийн гэрээ гэдэг байгаа. Яг нөгөө социалист сэтгхүүгээр аливаа юмд ханддаг юмны мөн чанарыг ойлгохгүй. Тэгээ чинь нэг хууль ухаантай багшилж ирсэн ч гэдэг үлээ. Тэгээ ийм юмнууд ингээд нөгөө нэг нийгмийнхаа иргэний эрхийнхаа мөн чанарыг энэ нийгэмдэр иргэний эрхийг хамгаалдаг гэдэг ойлголтыг мэдхгүйгээс ингээд коммунистууд дандаа нэг юм мулгуу юм хийчихдэг л дээ. Тэрний нэг л ойлголт юм. Тэрнээс энэ иргэний эрхийн тухай ойлголт юу хэрэгтэй? Та бид эвлэн нэгдэж өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлж жагсах, цуглах эрх чөлөөтэй. Энэ бол та бидний эрх чөлөө. Энэ бол бид нар хамтаараа бүтээж байгаа энэ эрх мэдэлтнүүдээс өөрсдөө хамгаалах зорилготой энэ бидний эрх байхгүй да. Тэрнээс Нямбатар бидний өмнөөс жагсах боломж байхгүй. Тэгэд энэ манай одоо энэ хууль хяналтын байгууллагын жоох ажиллаа гэдэг баймаар агмаа те. Энэ иргэний тэр өөрт хамааралтай байдаг орон зайг ингээд нийтэд зарлаад магадгүй энэ тэр зарлаад байгаа хүмүүс жишээ нь оюун гэрэл ихчид янз бүрийн асуудал болоод нэг сэтгэл мэдрэлийн өвчтөй нөхөр очоод гэрх нь гадааж цохоод алчуул яах юм Баатараа. Энд чи аюулгүй байх ёстой газар шүү дээ. Энэ нууцлалаар хамгаалдаг иргэний эрхийг. Тэр орон зайг эрхийг хамгаалж явах ёстой. Тэр байгууллагууд нь ингээд таг дугаа гүлдээгээд байж. Энэ өөрөө хүний эрх гэвэл энэ чи эрүүгийн гэмт хэрэг шүү дээ. Тэгээ ийм юмнуудыг ингээд ялгаж салгаж ойлгохгүй байна гэдэг үнэхээр харамсалтай. Тэгээ энэ нийгмийн гэрээ буюу үндсэн хууль чинь бидний эрхийг хамгаалдаг байхгүй да. Биднийг энэ эрх мэдэлтнүүдээс хамгаалах гэж бидний нийгмийн гэрээг чинь хийдэг штэ. Тэгээ засаг захиргаа нь ямар байх ёстой юм те. Гүйцэтгэх эрх мэдэл нь ямар байх ёстой юм, парламентаа яаж сонгох юм, шүүх цэцгэлээ бид нар хараад бус байлгах ёстой гэдэг. Энэ чинь дандаа бидний эрхтэй хамаатай асуудал байхгүй юу? Тэгээ төр гэдэг нэрийн дор бүгдөө айлгаж хичээх гэж ойлголт биш дээ Нямбатар. Энэ коммунистууд дандаа нэг аливаа юмны учир шалтгааныг ойлгохгүйгээр ингэж мугуудж идэг. Тэгэд энэ орон нутгийн бие даасан байдал гэж байдаг юм аа.
тэр 45 төлөөлөгч асуудал нийслэлийн тодорхой асуудлуудыг шийдвэрлэх ёстой юу гэж ёстой үнэн. Гэхдээ энд нэг том ялгаа гардыг. Ялангуяа тодорхой том төслүүд дээр ялангуяа нийслэлээс юм орон нутг дээр босч байгаа бондууд аль ч орон нутг дээр босч байгаа нийслэлээр одоо яг энэ туулын энэ том бонд босч байгаа бол энийг заавч иргэнээс асууна. Иргэдээс асууж шийдвэрлэдэг. Энийг Жан Жак Руссо бол төлөөдөө ажил тодорхой эрх мэдлийг өгөх болохоос биш бүх эрх мэдлийг авах тухай ойлголт биш ахгүй да. Иргэдийн хурал шийдвэр олон яг энэ нийслэлийн иргэдтэй холбоотой томоохон асуудал өгч байгаа бол энэ заавч нийслэлийн иргэдээс асуух ёстой. Энэ яагаад гэвэл татвар төлөгч энэ нийслэлийн татвар төлөгч энэ нийслэлд орж ирээд амьдарч байгаа хүмүүс өглөө кофе аваад нийслэлийн аль нэг кофе шопд ороод өглөө богоно суугаад кофе аваад ууж байгаа хүмүүсийн татврыг төлж байгаа байхгүй юу? Нийслэлийн татваргаа 2% байгаа шүү дээ. Тэгээд тэрийг төлж байгаа тэр хүмүүсээс заавчгүй асууж ийм том бүтээн байгуулалтууд явдаг. Тэрнээс аль нэг тодорхой хорон дээр биш. Энэ нийслэлийн иргэдээс асуудаг. Тэгээд тэнд эрх ашигын зөрчигдөж байгаа аж ахуйн нэгжүүтэй ярилцдаг. Ингэжээж олон талын шийдэл дээрээс энэ өөрөө эхлээд энэ төсөл чи явах үгүйгээ шийддэг. Тэрнээс шууд ингээд доргоороо авирлаад хүчээр юм хийж болтгүй. Энэ хоригддог зүйл. Тэг өнөөдөр их хурлын зарим гишүүд нутгийн удирдлагыг бол ингээд буруу ойлгоод шууд эрх мэдрэлийн хязгаарлах тухай яриад л л. Тэг энэ орон нутагт эрх мэдлийг өгөх хэрэгтэй. Орон нутгийг эрх мэдлийг өгөхдөө ямар асуудал дээр иргэдийн бүх иргэдээс санал асуулга асуудаг юм бэ гэдгийг ойлгох ёстой. Заашгүй тохиолдолд төр юу гэдгийг одоо энэ тусгай хамгаалалт руу газар нутаг авах гэж байгаа бол энийг иргэдээс асуудаг. Тэрнээс үндсэн хууль дээр заашгүй тохиолдолд дээрэмдэж авах гэсэн юм аа гэ өмчийн дээрэмдэд байж болохгүй. Тэр чинь дайн байртаны заашгүй юм уу батлан хамгаалахын зорилгоор хүний өмчийг тодорхой зах зээлийн ханшаар худалдаж авах заалт байгаа шүү дээ үндсэн хууль дээр. Тэр заалт дээр очиод бүтээн байгуулалт хийх чинь хүний өмч дээрэмдэж байж болохгүй шүү дээ. Тэгээ ийм зөвхөн нэг юм бараг ингээд юу гэмэл ч юм дээр нэг ийм ойлгохгүй хүмүүс ингээ иргэдийн уралд гараад сууцсан. Дээрээс нь тэгээ арцсан намынх нэг худалдагдсан тэгээд ингээд нэг эний чи одгорох гэдэг байгаа шүү дээ. Нөө сөрөг хүчин хяналт 50 та нар тавуулаач зургуулаач хяналт 50 гэл иргэд сонгоцсон шүү дээ 45-аас 5-ын. Арцсан намынхаа та нараа 40-төө олигтойгоо шиг хяналт 50-аараа гээд тэгсэн чи тэнд очиод албан тушаал авцсан. Одоо Нямбатартай ажиллаж чадахгүй ажиллаа өглөөч гэх шиг мэдрэл муутай ийм хүлдүү орох гэж болохгүй шүү дээ. Тэгээ энэ нутгийн удирдлага гэдэг юм бол орон нутгийн эрх мэдэл байх нь зүүн хэрэгээ. Гэхдээ ямар асуудал дээр шийдвэр гаргадаг юм бэ гэдэг иргэдийн урлагийн та нар ядаж сургалт авчаач. Батөвшөө ах байна, Нарманд багш байна. Өөр энэ мөстө 2-3 багш байдаг болсон билээ нутгийн удирдлагаар. Тэдрээс та нар сургалт авчаач. Манай Батөвшөө ах орон нутгийн бие даасан байдал гэдэг ном байдаг шүү дээ. Тэр мөрийг худалдаж аваад уншаад тархилгоогоо жоохон цэнэглээч. Бүр таг орг. Энэ туулын тэр юун чи ашигтай ашиггүй тэр одоо энэ экологт хор хөнөөлтөө мөнөөдөө эн чинь 100 дахь асуудал байхгүй да. Эхлээд энэ төсөл явах юм уу үгүй юм уу? Ийм төсөл хэрэгжүүлэх нь зөв юм уу үгүй юм уу гэж иргэдээс асуудаг. Энд нэг ийм төсөл явуулах гээд байгаа маа энэ боломжтой төсөл байна. Тэгээ энийг яах вэ гэж иргэдтэйгээ ярилдаг. Иргэд чинь дургуутах юм бол энэний тэр тезүмэ зүгэх ямар шаардлага байхгүй. Ялангуяа энэ засгийн юунаас нийслэлээр бонд босгож байгаа энэ төслүүд чинь заавалжгүй иргэдээс асуудаг. Яагаад гэвэл эн чинь нийслэлээр орж амьдарч байгаа нийслэл байгаа хүмүүсийн өр болж орж иж байгаа байхгүй. Тэр хүмүүсийн нэрийн өмнөөс чи зээл авч байгаа байхгүй. Тийм учраас чи зээлэр нь юу хийж байгаагаа заавалжгүй тайлхамж юу асууж ах хэрэгтэй шүү дээ. Энийг шууд арчилгээд байгаа байхгүй да. Энийг төлөөлөө арчлалд өгж болдгоо би орон нутгийн иргэдийн хуралд өгж болдгоо ирэх энэ. Тэгээ ийм ойлгохгүй ингээ мудаг царайлаа. Тэгээд тэр эрүүгийн гэмт хэрэг хийгээд хүмүүс орон байрыг заагаад тэр нэг амь нас эрсдүүл яах вэ Баатраа чамаа суулж. Энэ эрүүгийн гэмт хэрэг штэ энэ бусдыг занл хийлж байгаа хэлбэр мөн штэ. Энийг тэгээд
Яагаад хууль хяналтын байгууллагын шалгагдгүй юм бэ? Энэ Монголын цагдаа өдр ажиллаа хийлтэй. Энэ гэмт хэрэг штэ, эрүүгийн гэмт хэрэг штэ. Тэгээ ийм юмнуудыг ойлгох хэрэгтэй байгаа юм аа. Нийгмийн гэрээ болвол иргэний эрхийн тухай ойлголт. Иргэд та бидний эрх чөлөөтэй байх ойлголт ахгүй юу да. Тэрнээс нийтийн албанд хашиж байгаа хүмүүсийн ойлголт биш. Орон нутгийн захиргаанд ажиллаж байгаа хүмүүсийн асуудал биш. Та нараас бид эрхээ хамгаалах гэж эрх чөлөөтэйгээр жагс цуглах хэрэгтэй байхгүй доо. Үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэх эрх чөлөө нь бидрэх байхгүй юу? Та нараас өөрсдөө хамгаалж. Тэгээ ийм юм ойлгож энэ нийгмийн гэрээний үндсэн хуулийн тухай ярьдаг бай. Тэгээ чи хууль зүйн сайд мад яаж ийм орк нөхөр хийгээдсэн. Тэгээд тэрэндээ ч ингээд дээрэм тоонол хийжсэн байлгүй. Тэгээ ийм учиртай юм байгаа юм. Тэгээ нэг эхлээд нэг сайн ойлгочихосоо. Тэгээ орон нутгийн бие даасан байдал гэдэг бол заавалчгүй байх ёстой. Орон нутг өөрөө өөрчлөх ёстой юм тийм. Энэ бол заавалчгүй байх ёстой. Тэгвэл эн чинь ялангуяа юм том төслүүд энэ шууд холбоотой энэ өөрчлөлтүүд эдгээр чинь заавалч иргэдээс асуух ёстой шүү дээ. Яагаад гэвэл энэ чинь нийслэлийн иргэд амьдарч байгаа энэ хүмүүсийн асуудал ахгүй да. Тэрнээс Нямбатар нь тэнэг толгоонд дорсон бодлоор явдаг юм биш байхгүй да энэ чинь. Энэ чинь амьд организм шүү дээ. Шууд ганц ирэнгуутаа хөл гарын тастыгээ дайраад иж болдгүй зүйл шүү дээ. Энэ заавалчгүй ялангуяа эдийн засгийн холбоотой ингээд нийслэлээр бонд босгоод буюу нийслэлийн иргэдийн өмнөөс мөнгө босгож ингэж ийм хийх гэж байгаа бол иргэдээс заавалж асуух хэрэгтэй. Гэтэл энэ бүтээн байгуулалт гэдэг нь чинь нийслэлийн засаг захиргаа хийдэг ажил биш шүү дээ. Нийслэл юус энийг хийдэг ажил биш дээ. Энийг аж ахуйн нэгжүүд хийдэг. Энэ боломжийг бүгдөөнд нээлттэй байдаг. Нийслэл бонд босгож байгаад ингээд дураараа ингээд бусдынх нь эрхийг зөрчөөд ингээд хийдэг зүйл биш. Нийслэл тулгамдаад байгаа нийтлэг асуудлууд байдаг те. Одоо чи энэ сэлбол дунд голыг ширгээгээ аччихлаа. Эн чинь бол нийслэл тулгамдаад байгаа асуудал хгүй да. Нийслэлийн иргэдэд нийтлэг эрх ашиг. Энэ үер усны асуудал энэ те. Далан барих асуудал гэдэг чинь. Эн чинь нийтлэг эрх ашигын асуудал байхгүй да. Тэгээ энэ мэнийг ингээд нэг жоохон ялгаж салгаж ойлгодог хэмжээнд л тэгээ энэ хүнээс ч тийм толгой гарахааргүй юм лээ ч жоохон сэтгцэн эмгэгтэй юм шиг сүулдэ. Албаар энэ эрүүн гэмт хэрэг хийчээ тэрнгээрээ хаахын тулд сэтгцэн эмгэгтэй ч бол харагдаад байгаа юм шиг. Тэгээ ийм маягтал байна. За тэгээ өнөөдөр улс төрийн нөхцөл байдал юу болоод байгаа юм бэ гэж олон хүмүүс бас янз янз өнцгөөс бичээд байна. Зарим нэг манай намд ялангуяа нассан намд байгаа нөхдүүд та нар жоохон савндаа үйл яах юм бэ? Ардын намын асуудал руу ороод янз янз юм яриад байгаа юм. Тэр намын даргын их хурл намын даргын их хурлын дарга байж болохгүйгээр тэр манай Тэмүүжиний барьсан хуулийн төсөл чинь зөв шттэ. Тэгээд эн чинь Монгол Ардын нам 68, дээрэс нь хөдөлмөрийн үндэсний нам чинь 8, иргэний зориггүй ногоорсон нөхдүүд 4 гэдэг эдгээр чинь нийтлээд ингээд 80 байгаа шттэ. Манай намтаа намгүй хурлаа игээд явчих боломж байсан. Тэгэл сая ерөнхий сайд докторход эдгээр чи 9-4 хурлаа хийж байгаа үсттэй. Тэгээ энэ чинь удууд улс төрийн акцаа. Тэгсэн чинь юу гэнэ? Гэхдээ Монгол Ардын намын сайн зүйл хүсээд ингээ Ардын нам ингээ нэгээ яагаад яах чийсэн чинь манай нам яалаач юм. Галзуу юм л одоо боллоо. Дээрэмчдийн дунд орчоод өнөөдөр өсөглөө дээрэм хийхэ болоо бүгдөө дээрэм хийхэ болиё гэх юм бол энэ чинь нөгөө дээрэмч нөгөө нэг дээрэм хийхэ болиё гэсэн үнэд алаа ичдэг юм байгаа үстэй. Тэр чинь бүгдөө л дээрэмчтэй. Тэр нойл эрдэнэч дээрэмчин тэгээ энэ нянгарч дээрэмчин тэ эдгээр чинь бүгдөө л дээрэмчтэйс. Одоо нөгөө талд нь байгаа хэсэг нь дээрэмчтэй шүү дээ. Тэр нэг тийм шударгын туйл мөл болно гэдэг. Одоо Монгол Ардын намын даргын учрал болсон нөхөр чинь энэ нойл эрдэнэт засгийн газрыг багт захим яамны сайд нөөсөн зүтэй. Дараа нь хэрэглэх газрын дарга нь одоо үсттэй. Тэгээ цуглаж явж ирсэн шүү дээ. Одоо тэгэл Батмөрийн хоёр туйлын шудраг агуу цорын ганц хүм ингээ галзуураад ах юм. Эн чинь нойл эрдний элд болыг хуулийн сайд болоод явж ирсэн биз. Тэгээ энэ бод зүйлүүдэд харалтаа. Зандан шатар чинь тэр 2018 оноос эхлээд 24 он 6 сар хүртэл энэ чинь их хурлын дарга байсан биз. 6 жил
парламентын нөгөө нэг засгийн газар хяналт тавих тэр эрхийг хаацсан хүн чинь дандаа шатар штэ. Парламентын нарийн бичиг болгосон штэ. Парламентыг засгийн газар нарийн бичгийн газар бичиг хэргийн ажилтнууд болгосон штэ. Парламентын 76 гишүүн хяналт тавих бүх эрхийг хаагаад бүгдөө зогсоогоод нөөд эрдний яалтаа гормор гэсэн бодлогыг баталж өгсөн хүн чинь энэ дандаа шатар үсттэй. Тэгэл нэг тийм ариун сайхан зүйл мүлгсээ балаараад тэгэн гутаа энэ ардын намын хэрүүл хараалыг нэгтэлтэн гарах гэж тэнэгтэй байх юм. Чин дээрвчтэл ингээл хоорондоо юм булаацалтал нүдний болоод эн чинь ямар улс төрийн нам биш дээрвийн бүлэг шүү дээ зүгээр. Тэгээ тэр дээрвийн бүлэнгээ хоорондоо хэрэлдээ зодтолтоор нэгтэлтэн гарсангүйгээ балаараад байх юм. Энэ цогтгөрлийн хийгээд байгаа манай Тэмүүжингийн хийгээд байгаа цогтгөрлийн бүлгийн дарга хийгээд байгаа энэ улс төрчин зөв. Бид нар зарчмынхаа байр суурин дээр байх ёстой шүү дээ. Яг айлт нэгдэлт нь гарна гэж бодоод байгаа юм. Байж болохгүй зүйл шүү дээ. Тэгээ нэг нь яагаад муу усны нүхнээс нэг хэсэг усыг гаргаж тавьчаад энэ нь ариун сайхан ус гэж бодож чадаад байгаа юм бэ? Муу усны нүх бол муу усны нүх шүү дээ. Тэг ингээд ойлгочих болохгүй нөө дээрэмчтээс нэг хэсгийг чин шудрахгүй гэж яаж мэдээд байгаа юм бэ? Дээрэмч нь бол дээрэмч үсттэй. Тэг ийм молгоо монхог юм ярьж болохгүй шүү дээ манай намын гишүүдээ. Тэгэд иргэд энийг нэг ухаж ойлгооч. Энэ нөөд эрднийг чинь ингээ хаан болгож ингэж нөөд эрднийг энэ хитэн 44 их 80 төгрөгийн дээрэм тонуултай энэ хүмүүсийн өмчийг дээрэмцэн бизнесийг булаасан асуудал эдрийг чинь байх чинь энэ зандан шатар чинь их хурлын дарга үүсэн шүү дээ. Засгийн гадаад нэг хяналт тавих тэр эрх мэдлийн хаацсан хүн чинь зандан шатар шүү дээ. Тэгээ энэ бүх зүйлээ эргээд нэг санацгаа. Тэгээ энэ ардсан намын бүлгээ даргын цогтгөрлөө салгаж авъя гэж янз юм болоод ах шиг байна. Болохгүй. Энэ бол болохгүй шүү. Яагаад болдгүй юм бэ гэхээр 2006 онд ерөнхий сайдаас захиаг хэлбэрт орж буучаад дараа нь зөвлөлт зүйл гэж байгуулад их хурлдах бүлгээ барих зөвлөлт зүйл гэж байгуулад гаднаас хүмүүс ороод зөвлөлт зүйлээр асуудал зохицуулдаг байсан. Асуудлаа ярилцдаг байсан. 2016-аас 20 онд 11 үлээ байхдаа бүлгийн дарга нь Эрдэнэт Содном зунд Эрдэнэ намын дарга байсан. Нэг позишн дээр байсан болохоор эдгээр ойлголцож явуулсан. Гэхдээ тийм хүчтэй сүрхчин байж чадаагүй шүү дээ. Намын дарга нь бүлгийн дарга байгаагүйс болоод тэр одоо энэ манай Бат Замдалчин энэ луу олдгоод шагналлаараа гадагшаа явдаг элчин сайд болдог нөхөр. Боо Мурат эдэр чинь ямар үйл хийснийг мартсан уу? Хөрвсөн засгийн газар гонгаах цагт энэ гурвч авч үлдээ үсттэй. Энэ хүчгүүдүүлэх гэсэн санаа шүү. Энэ бүлгийн даргаыг намын даргаас нь салгаж авах гэсэн хүчгүүдүүлэх гэсэн санаа. Магадгүй өнөөдөр тэр учрал удирдах зөвлөлдөө алсан намыг оруулах хэсгийг бол улс төрийн зөвлөлөөр илүү удирдах зөвлөлчлөө. Тэдний нэг дээрэмчдийн толгойлогчдын цугладаг газар руугаа авч орж байгаа юм билээ. Тэгэхээр тэр дээрэмчдийн толгойлогч нь ямар шийдвэр гаргах гэж байгааг мэдэхгүй. Тэгэхээр бүлгийн дастан авж агаад нэг хитэн дурны хонгоо өлсөж өгч байгаа юм шиг нэг хэсэг нөхдүүд засаг руу орно гэсэн санаагаар л тэр бүлгийн даргаыг авах гэдэг яриад байгаа шүү. Тийм байхгүй шүү дээ найзуудаа. Их хурлын гишүүдээ. Бүлэгч нь намын даргатайгаа хамт байж энэ намын бодлого их хурл дээр бүлгийн бодлого олж гарна. Нэгдсэн нэг бодлоготой явахгүй болохгүй. Тэрийг олон үйл явдал харуулсан тэр хэнийг алтан хоёрыг нэр дэвшүүлнэ гэ бүгдөө үлдсэн зарлаа хөвчээсэн мартсан уу та нар? Тэгэхэд намын дарга бүлгийн дарга хоёр нь бас л тустай байсан шүү дээ. Тэгэл тэрнээс болж яаж хуваалтлаа. Тэгээ энэ бүх зүйл чинь ингээ бодит кейс байж ах чинь ингээд. Тэгэд энэ нам өөрөө бодлоготой явж байгаа бол намын дарга нь бүлгийн дарга л байхаас шаарахгүй. Тэгжээж энэ асуудал чи өөрөө нэг явахгүй бол ардсан нам бодлого улс төрийн зөвлөлдөр шийдвэр гаргах чинь бүлэг нь хүлээж авахгүй бол энэ ардсан намын бүлэг биш болчиход байна шүү дээ. Биш болдгийм байгаа гэдэг. Ийм энгийн юм ингээ ойлгож ухаардаг байх хэрэгтэй. Тэгээд тэр би бол цогтөрлөг бити бүлгийн дарга өгөөсөө гэж хүсэж байгаа. Яагаад гэвэл энэ нам бодлоготой юм бол бодлого аваад улс төрийн зөвлөлдөр шийдвэр гаргах юм бол тэр чинь
бүлэг дээр очиж явна шүү дээ. Тэг бүлэг нь өөр шийдвэр гаргачаад энэ чинь болохгүй үстэй. Тэгээд засаг масагт орё гэдэг ийм галзуу шийдвэр гаргаад болохгүй үстэй. Эсвэл хэнэ яг тэр зандан шатрын үе шиг яалтаа гормоор гээд өвчлөлөө орцсон хууль болгоныг конфтод явах шийдвэр гаргachвал яах вэ? Улс төрийн нам нь болохоор өөр шийдвэртэй байгааддаг. Тэгээд намд их хурлдах намын бүлгэн тим шийдвэр гаргаад байвал яах вэ? Тэр энэ нэг бодлоготой явах нь зүүн хэрэгээ. Энийг илүү сайн ойлгосоо гэж хүсэж байгаа. Тэгээ одоо нэг жоохон нэг юм зарчимтай үйл яасан юм бэ бүгдөө тэ. Энэ одоо намын дотоод сонгуулийн хэрүүл хараад одоо хүртэл дуусахгүй. Ингээ жоохон цаашаа харж ахлахмаар ах юм. Тэгээ бүгдөө энэ дүрмээр зохион байгуулах зүйлийг байгуулаад бүгдөө энэ журмыг батлаад та нар бүгдөө дэмжиж явсан шүү дээ. Болохгүй гэж орилоод хахад бүгдөө дэмжиж явж. Тэгээ та нарын тоглоомоор тоглосон шүү дээ бүгд. Та нарын хамтдаа бүтээсэн тоглоомор чинь. Тэгээ нэг хэсэг нь ялгахаараа бид нар шудраг бус байна ч шиг. Та нар ялчвал нөгөө хэсэг чинь бас шудраг бус байна гэдэг ойлголоо шүү дээ. Тэгээ жоохон зарчимтай нэг эхнээсээ тоглосон тоглоомын дүрм чинь л энэ шүү дээ. Аль тал чинь хүн илсүүлсэн нь үнэн. Аль тал нь мөнгө босгосон чинь үнэн. Гишүүд илсүүлсэн чинь үнэн. Тэгэд бас сайн дураараа чинь арсан намын үзэл санааг бас ойлгоод орж ирэх гэсэн залуучууд бас хүмүүс бас энэ гишүүн болж орж ирсэн баг. Янз янзын талаас ийм болсон шүү дээ. Тэгээ одоо энэ хэрүүл хараалаа даваад гарахгүй юм. Тэгжээ цаашаа энэ улс төр чинь өөрөө бүтэн явах гээд шүү дээ. Зүгээр нэг сайн зүйл бол би ахаад хэлчих. Нэг сайн зүйл бол Халтмаагийн Баттулга Жонхоогийн баг үндэсний бодлогоо хооронд 20 хэдүүлэх нь орчихсон шүү. 20 гаруй 30-аад хүн орчихсон. Бараг 30 хүрж байгаа юм одоо юм. Тийм л хүн орчихсон. Энэ маш сайн зүйл. Мэдээж алдаа оноо байгаа тэр юмнуудад хамтдаа зарлаад явна л та. Монгол Ардын намтай хин гэдэг гишүүн хувилдаад яасан ийсэн. Одоо энэ харбины гэрээ ил болох юм бол энэ Туван гэдэг энэ гэмт хэрэгтэнгүүдээ аль нэг нам гэж өмөрөхгүйгээр явуулах хэрэгтэй шин гэмт хэрэгтэнг. Тэгээд тэр хэм Баттөмрийн хоёр гишүүн яриад л тэр сайд яриад л хууль зүйн сайд. Тэр нэг юу нисдэг тэрэг мэрэгний асуудал. Алтан гэрлийн юу яасан өгсөн хуулийн фермүүдээр үйлчлэгээ авсан гэж янз янзын юм яриад шүү дээ. Тэр гэмт хэрэгүүд нь сүтгэх юм бол эдрийг явуулах хэрэгтэй шүү дээ. Тэгтээ нам амаас нь хөөдөг гэж тийм тэнэг юм бол байхгүй шүү дээ. Хүнийг үзэл санаанаас нь хөөнө гэж байдаг юм аа. Тэр гэмт хэрэгтэн болох юм бол тэр гэмт хэрэгийнх нь дээд нөмрүүлээд тэгээ цааш нь явуулах хэрэгтэй. А нэгэнт өөр үзэл санаатай үзэл баримталтай байгаа би жишээ нь Санхүүгийн Ганбаатар Хиншүү Ганбаа бол би социал демократ үзэлтэй гэсэн. Энэ либерал дотор үлэнцгээ гэхүү. Тэгээ мөнх баясгалын эрхчлөөний үзлийг эх оронгуйчүүд үзэл гэсэн. Мөнх баясгалаа одоо энэ дотор байж илэнцгээ гэхүү. Халтмаагийн Баттулга чинь энэ хэнийг намын дараа цогт гэрлэлийг тэр моохын юун дээр очиод гэргээг нь гардуулж хахад бид нар өөр үзэл бодолтой ч гэдэг л шүү дээ. Өөр үзэл баримталтай юм бол тэгээд тэд нар зайлаж явах хэрэгтэй шүү дээ. Тэгээ ийм хүмүүсийг бол шууд энэ дүрмээрээ намаас хасч байгаа. Эдрийг хасаад явах хэрэгтэй. Одоо жоохон зарчимтай нэг байж явахгүй бол энэ улс төр чинь өөрөө намын чинь дотоод асуудал. Тэгээд энэ улс төрийн нөхцөл байдлууд чинь ингээд өөрчлөгдөж яваад бид нар өөрсдөө бараг гүйцэхгүй ингээд хоцрох маягтай болчиход байна. Тэгээд нэг юм чи ахаад хэлж энэ нэг духан дээр эцэгтэй байшин дээрэмчт Монгол Ардын намын дээрэмчт энэ миний мэдхийн ковидын үе тэгэл энэ дараа нь дайн тулаан энэ Украин Оросын тэгэл энэ нэг дэлхийн нийтийн нэг энэ янз бүрийн энэ үндийн дүү гарч өмнөөс хамтдаа холбож эдийн засгийг тайлбарлах гэдэг юм. Тэр Иран болж байгаа тэр Израиль тэр Америкийн дай маань чинь болж юу швштэй тэр энэ манад болоод энэ нефтийн юутай холбоотой асуудал биш дээ. Манад чинь хойноос нефт нэг авдаг штэ. Жилд нэг 5 сая гэлүүдтэй тийм нефт авдаг штэ. Тэр чинь энэ Оростой холбоотой штэ. Тэгээ бүр тэр энэ Украинад бөмбөгдөөд энэ Оросуудын энэ юунуудын тэр нефтийнх нь агуулгуудын бөмбөгдөөд тэр мөрөнтэй манайх юусаа хамаагч манайх энэ үхэн хойно эрхүүгээс л авдаг штэ. Муу бинзээ. Тэгээ энэ Кувейт мөвөдтэй энэ юуны хятад метод дээр ингээл
бомтуудаар зөндөөл танкууд нь гэдэг юм лээ. Тэндээс бид нар бүлгэн авах боломжтой шүү дээ. Одоо энэ Казахстан байна. Тэгээд эдрээс ч ингээд татаад авах боломжтой шүү дээ. Тэгэл нөхцөл байдал хүндрээд гэх юм галзуу малзуу юм ярьдаг одоо бололтой. Тэгээ энэ минь манай намынхан тэгэл уянгалал дагаал нэг тийм тэнэг юм ярьдаг болмоор юм. Монгол ардын намын эсрэг яагаад байгаад байгаа гэдгээ өөрсдөө бодолтой. Энэ чинь үзэл баримтлал өөр шүү дээ. Одоо тэгэл тэр хэнэ учрал ерөнхий сайд болсон чинь тэр сайлуулах үйлдвэр байна, ган хайлуулах үйлдвэр байна. Хим ямар юм нэ нүүрсний хими технологи үйлдвэр байна гэх ингээл тэрэнд нь халах ташаал галзуураад байгаа юм. Энэ чинь төр хийж болохгүй шүү дээ. Энэ ашигтай бизнес юм бол тэр хувийн хвшлийнхнээр нь хийлгүүлж манай намынхаа тэр мөрөнд дэмжиж сайн байна маа мэн ч мангар юм арай. Энэ чинь төр хийж болохгүй бидний ялгаа юм шүү дээ. Бид нар бол төрийн мөнгөөр тийм юу ч хамаагүй хийгээд дээрэм тонууд хийж болдгийг бид нар бүгдөө бол харж байгаа үстэй. Юу ч хамаагүй хийгээд духан дээр мөргөлцсөн 2 хүн тухаараа мөргөлдөөл тэгээд тэрийг нь ураагаал те. Эсвэл тэгэл ингээл янз бүрийн мега зэга гэл нэр өгөөл тэгэл янз бүрийн хулгай дээрэм хийдэг. Төсөө мөнгөөр эдгээр юм юм хийдэг штэ. Хувийн бичлэгэн бол өөртөөхөө мөнгө гаргаад үр өгөөчтэй юм хийн штэ. Тэгээд тэдэртэй боломж нь олгодог нам бид нар шүү дээ. Тэрийг хамгаалдаг. Нөгөөх нь бол тэднийхээ боломжийг хулгаад дээрэмж тондог нам нь бол намч гэжтэй дээрм бүлэг нь бол Монгол ардын намын духан дээр цэцэгтэй башин дээрэмжтэй. Ийм хоёр ялгаатай юм ядаж өөрсдөө ойлгож хараач ээ. Тэгэд зогтгэрэл дарга хилээ битгий намын бүлэг өгөөрөө. Гишүүдчин бол өөр байр суурьтай байгаа. Натаа ярилцж байгаа гишүүд бол өөр байр суурьтай байгаа. Үнэхээр улс төр нам бол бодлого авч явах хэрэгтэй. Бодлого авч явахын тулд их хурлын бүлгээр бодлогочоо орж явуулчих хэрэгтэй. Энэ бүлгийн их хурлын бүлэг улс төрийн нам хоёр чинь төсөлтөд эхлэх юм бол манайх дотоод улс төрөө дийлэхгүй шүү алсан нам. За юм байна. Тэгээд ганц хоёр асуулт тавьлаа. За даваа далайг инх төвшин алчих бол яах юм хамаагүй юу гэсэн байна. Энэ ёс зүйн хин хэмжээ гэж нэг юм биш үү. Тэгээд би тэнд одоо юу гэдгийг инх төвшингийн зүм үг гэж юус юм яриаггүй шүү. Ёс зүй гэж байгаа шүү дээ. Хэдий хүн төвчээр алдлаасан тэгээд хүн зохино гэдэг чинь ерөөсөө буруу шүү дээ. Яаж төвчээр алдлаасан хүн зохино гэдэг чинь буруу. Тэр Марадона тэр нэг гүйж агаад нэг Итали нөхрийг мөргөн гашдаг үстэй тий. Тэгэл тэр чинь хөөгдөл гарсан бүдтэй бид нар хөл бөмбөгдөр хүртэл тэрийг харцсан. Энд чинь ямар нэг юм чинь буруу шүү дээ. Яаж ч уураж өргөжсэн тэг хүчрхийл хийж байгаа нь угаасаа буруу шүү дээ. Энэ ёс зүйн үйлдэл шүү дээ. Тэнд нэг тэгэл төвчээр алдталт яасан байх мах тэр тийм байхгүй шүү дээ. Яг л наараа мэдрэл мутаа аваа юу гэж яаж илээ. Яг л наадахтаа ч л адилхан үйлдэл шүү дээ. Энэ ёс зүйн үйлдэл шүү дээ. За Херо Баатрын бас нэг сенсацаар дарах ажиллагаа явагдаад байна гэд зарим хүмүүс бичээд байна. Учир нь Женкочд бас эсэргүүцэд байгаагаас харж болно гинэ. Угаасаа бүтэхгүй явахгүй төсөл байсан юм байхаа. Одоо туулын ордны замын төслийг яриад тахшгүй тийм үү. Женкочд бас эсэргүүцэд байгаамаа да сая тэр нөгөө иргэдийн төлөөлөгчдийн зарим нэг хурал ажиллаа өглөө гэдэг бас гэргэн төрөө өчигдрөөс ч юм уу эхлээл. Эн чинь юу гэдэг жонхуутай холбоотой юм уу, жонхуугийн юу юм уу болоод ингэж байгаа юм шүү дээ. Эдгээр нэг тийм ухаантай болоод зүв болцсон байна гэдэг байгаа юм шүү дээ. Зүгээр л юу дүүслүүрээ олсонд хамт өгөхгүй юмсан л гэсэн санаа шүү дээ. Тэгэл нөгөө талдаа нэг тийм шоронд орчихгүй гэсэн тэр санаагаар л хандаад байгаа шүү дээ. Тэрнээс тэдэрч ямар юмныхаа юу ахалт тэгээд энэ би бол одоо яг бодит дээр ингээ харж ахт Кремль бол жонхог хайцсан. Тэгээд хинч хэрэггүй болсон. Одоо тэгээ хідээ цаавхан бүүмэд. Тийм учраас ингээд нөгөө хэд нь зоригтой хаяад цугтааж байгаа байхгүй юу. Тэгээд одоо бүгд л салахын төс болж байна те. Жонхогоос салахын. Тэрнийхээ эсрэг санал манал өгвөл ингээл тэгээд жонхог нь бол Кремльд хаягдсан. Одоо тэг удахгүй цаавах үз. За онлын хувьд бол таны ярьж байгааг дэмждэг. Харин практикт хэрэгжүүлэх нь танай нам одоо яг практикт хэрэгжүүлж чаддаг юм уу? Нөгөө хүзүүгийн хошгоруулалт байхаа гэсэн нэг юм хэлсэн байна. Энэ 96-аас 2000 онд энэ орон нутгийн бие даасан байдлыг айгүй айтайхан явж ирсэн юм а. Тэгээ 2000 оноос эхлээд энэ намрын 2 гэдэг хүн чинь
сангийн сайд нь Улаанбаатарт бүх орон нутаг цонх харахыг хүртэл засгийн гадтай мэдээ бүх төсвийг буцаагаад татаад авцсан шүү дээ. Тэгээ тэрнээс хойш нэг тийм олигтой орон нутгийн бие даасан байдлын юмнууд явагдаа нэг орон нутгийн хөгжлийн сан гэдэг нэг жилд нэг 50 сая төгрөгийг тэрнгөө сумдууд өөрсдийнхөө асуудлыг шийдэх гэж оруулж байсан. Тэр мөрөдөр бол нагцтай л явж ирсэн. Тэгээд тэр бүх зүйлийг чинь зогсооцсон байхгүй. Одоо жишээ нь ногоо уут байна шүү дээ. Тэгэл мүүл ах юм аа эд суус ингээ балаараад энэ шар уянгаа гэж мэтэл мотом. Энд чинь нөгөө нэг хогном гээд дарга нарт нь сул орж ирдэг байсан мөнгөөр иргэдэд ногоо утаагаад одоо тэгвэл уутанд хогоо хийж л монголчууд хайж хөвчлээ шүү дээ. Энд чинь сайн зүйл шүү дээ. Гэх мэтлээ ингээ иргэдээсээ асуугаа одоо тэрийн газар чөлөөлт мөлөөлт чинь дандаа л иргэдээсээ асууж явж ирсэн шүү дээ. Тэгээ энийг сүүлд Нямбатар л ингээд 60% зөвшөөрөх юм бол 40% дээрэмдэж авдаг хууль мөл санаачлуулаад ингээл явцсан. Ялгаа нь бол энэ шүү дээ. Арслан нам бол дандаа иргэдээсээ асууж ярилцаж хилцэж явдаг. Нөгөө тал нь бол дандаа юм хүчнэдэж дээрэмдэж сүүлдээ ингээд хотын захирагч нь гарч ирээд нийслэлийн засаг дарга нь гарч ирээд айл амтны гэрийг заагаад элдв толгоор нь хилээд ингээд тэгээд тоглоомч гинчээ чинь хүмүүс сэтгэлийн хөөрөлд янз бүрийн хүмүүс байж байгаа. Хүн зохиод алдчих юм бол хэн хариуцах вэ? Айлын хаяг маяг зааж эн чинь эрүүгийн гинт хэрэг шүү дээ. Тэгээд энэ эрх мэдлэлтэнгүү жагсдгүй маа энэ болохгүй энэ хуулиар хоригдсон энэ ганцхан иргэний эрхийн тухай эрхчлөөний тухай ойлголч юу? Энийг агуул сайн ялгаж ойлгох хэрэгтэй. Нямбатар гэдэг хүн хувь эрхэн биш байхгүй да. Нямбатар гэдэг хүн нийслэлийн засаг дарга. Энэ хүн нийслэлийн засаг дарга байхгүй юу? Энэ өөрөө нутгийн удирдлагын албан тушаал дээр сууж байгаа хүн. Иргэнийхээ өмнө хариуцлага хүлээх гэж сууж байгаа хүн байхгүй да. Тэр хүн өөрөө иргэний эрхийг ингээ галзуураад явж болохгүй шүү дээ чи. Тэгвэл тэг ажиллаа өгөөд иргэн болоод явах хэрэгтэй. Хурлынхаа төлөөд өгчийг. Тэгээд засаг даргаа өгөө. Тэг иргэн болоод жигс цуглаж болно шүү дээ. Тэг энэ наараа гэж бас нэг орк гишүүн тэгэл солиородсон би эрх чөлөөтэй иргэнийхээ эрхийг эдэлсэн гэж галзуураад. Их хурлын гишүүн чинь иргэний эрхээс сайн дураараа татгалзсан шүү дээ зарим эрхүүдээс. Тэгээ энэ миний ингээд нэг ялгаж салгаж ойлгодог нэг тэгээ яад юм парламентын дэргэд мэргэд нэг анхан шатны сургалт мургалж явуулж тэгээ энэ нэг жоохон гişүүдээ жоохон гэгэрүүлэх юм хийх юм уу яа гэдэг тэгжээж энэ парламент руугаа оруулж авахгүй бол эн чинь 0 оркууд суудсан тэгэл галзуу юм яриад явах болохгүй л дээ. Тэгээ энэ чинь өөрөө ёс зүйгүй харагдуулаад байгаа байхгүй да парламенттэй чи. За нэг очоод тэгээ. За. Цогт гэрлийг авч хаяад тууны нэр яваад байгаа юм шиг байна. Энэ талаар таны бодол гэсэн байна. Харин ерөөсөө болохгүй. Энэ бол Монгол ардын намын ялангуяа тууны нэр явж байгаа бол нойд эрдэнэ арсан намыг хүчгүй байлгах. Тэгээ бүлгийг авч иж тэр харбины гэрээ мэрийг зогсоох цаана ямар ч юм агуулж иж магадгүй. Нэгэнт нойд эрдэнэ талаас тугаан өдр тавигдгал юм бол энэ арсан нам хуваагдал руугаа явна. Энэ бид нар бол улс төрөө дийлэхгүй гэх юм болоо. Яагаад гэвэл энэ сая энэ сонгуул арслан намын сонгуул боллоо. Нойд эрдэнэ засагт байсан цай дарга нар чинь ямар моног мөнгөтэй байна те. Энд чинь нөгөө нойд эрдэнэ харбины тэгэл энэ нүүрсний 44 их 80 төгрөгийн элдв толоо хулгай дээр мөнгө чинь тэрнгүүр дамж авч ирсэн шүү дээ. Тэгээд эрдэнэ мөрдөнд дутуугаа шүү дээ тийм ээ. Тий. Тэгэл тэр сайдуулах ашиглалтын өмнөх захаа махлгаа гэдэг эрдэнэтэд чинь тэгэл эрдэнэт үйлдвэрүүгээл тугаан чинь баахан хүмүүсийг ажилд аваад тэд нар баахан хулгай дээр мэсэн. Тэгэл тэд нар чинь сая сонгуулаа явлаа шүү дээ эрдэнэтэд жишээ. Тэгэд энэ бол бодит байгаа факт. Тэгэд энэ бол яагаад ч байж болохгүй. Би бол хэлээд байгаа шүү дээ. Зарчимтай улс төр хийя. Тэгэд энэ нэг хулгай дээр хийс энэ хүмүүсийгээ тэр гэмт хэрэг хийсэн бол тэрийг өмөрж хамгаалахгүй явуулаа. Нэгэнт өөр үзэл санаатайгаа үзэл баримталтай байгаа. Тэр их хурлын гишүүн байхын тамаатай. Тэгээд тэр гиншүүгаан ба шүүртийг тэгээд тэр жонхоо мохог намаасаа хасах хэрэгтэй байхгүй. Тэгтээ өөр үзэл баримталтай юм чинь. Тэгээд тоон чинсэн өмч хураа юу яа төр бүгдийг хийнэ гэдээ дайрагддаг шүү дээ. Энэ бас л социалист хүн шүү дээ. Тэгээд энэ миний бол явуулахад харамсаад ах юм байхгүй шүү дээ. Ийм социалистуудаас салах гэж л явж байгаа юм чи тэгээд үзэл санааны улс төр өөрөө тууштай явах юм бол урт хугацааны улс төр энэ өөрөө нийгмийг зүй ёсных нь зам ёс руу явуулдаг л улс төрийн үзэл баримтлал ерөөсөө тийм л зорилготой шүү дээ. Зүй ёс зам ёсоор нь явуулах зорилготой улс төр бол улс төрийн үзэл баримтлагдаг бол. За
За хамгийн сүүлчиг нь ямар ард түмэн байна, тийм л төр байна гэж одоо Достоевский нэгэнтээ хэлжээ. Одоо хар маасын хохиноо гэсэн нэг хүн бичиж орсон байна. 32% л байгаа юм л доо яг юм нэг Хар маас гэсэн нэг хар маас гэдэг харахгүй. Энэ нэг улс төрийн эрлэг дээр болохоор итгэхгүй маас гэж байгаа. Тэгээд нэг яг юм итгэхгүй буюу ингээд аливаа юм учир шалтгааныг ойлгохгүй утгаар нь итгэхгүй гэдэг байгаа шүү дээ. Тэгээд эдгэр чинь нэг шууд ингээд цус ярддаг, цусаар юм хэмжих гэдэг те. Эсвэл сайхан сэтгэлээр энэ мэдлэгийг хэмжих гэдэг мэд хүмүүс чинь ингээд 30 дэх болоод байгаа юм л. Уул нөгөө тал нь хамар хэцүүгүй их байгаад байна. Тэгвэл одоо манай төрийн 30-аад тоног нэг тиймэрхүү байгаа маа та. Тэгэхээр энийг илүү сайн ойлгож хараасаа гэж бодож байна. Тэгээд би зүгээр яг энэ байгаа бодит нөхцөл байдлыг илүү сайн ойлгосоо гэж бодож байгаа. Тэгээд тэр ардын нам хэнийгээ сайд болгоно уу? Тэдний хэнийгээ ихэр хурлын дарга болгоно уу? Манус хамаагүй. Манус вирус доктортой ажиллана уу, докторгүй ажиллана уу? Тийм их тэр ардын намын асуудал ч та олон хүссэн төртэй тэд нар тэгээ хоорондоо хэрэл хараалтайгаа бол тэгээ засгийн унгаагаал ах хэрэгтэй. Тэр бидний ажил биш байхгүй да. Энэ Монгол ардын намын асуудал. Сөрөг хүчнийхээ ажлыг хийх хэрэгтэй байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ энэ минийг ингэж ялгаж ойлгоо. Тэгээ Монгол ардын намыг дотоод асуудал руу ороод нэг талд нь гарах гал тэнэгтэй байх. Одоо болоо ийм монхог байж болохгүй шүү арсан нам гэж шүү дээ. Нэг тал нь гинт их дажгүй юм шиг санагдаа. Тэгээ хүмүүс тийм байж болохгүй шүү. Ядууч маарч санагдаад байт юм шиг тийм. За ийм байна. Тэгээ манайхан шеэрлээ түгээгээд өгөөрөө тэгээд өнөөдөр миний хийх лавыг хүрээд өндөрлж байна. Тэгээд цаг үе нөхцөл байдлын асуудал нөхцөл байдал өөрчлөгдөж юу болох нь яах нь гэх нь ярьж явах хэрэгтэй ярих болно. Тэгээд ялангуяа ард намын гишүүдээ энэ их хурлын гишүүдтэй үгүй анхаарлаа хандуулаа. Тэгээд нэг тийм одоо энэ бүлгийн даргын асуудлыг одоо орхио. Наадах чинь намын даргатайгаа байж нам чинь өөрөө бодлого нь их хурл дээр бүлэг дээр бодлого болж явна шүү гэдгийг илүү сайн ойлгосоо гэж хүсэж байгаа. Тэгээ манай Тэмүүжин идэрлүү дайрхаа болоо. Өнөөдөр ард намын гишүүд дээд шүүхтэр очиод нэг гомдол өгöd байгаа юм тийм гараад ирсэн шүү дээ. Тэр юу н яварч та. Яа тэрийг одоо намын дотроо зохицуулах хэрэгтэй юм уу? Тэр дээд шүүхтэр авч хэлдэг юм ер нь ямар байх хэрэгтэй юм бэ? Энэ яг тэ өөр хамт тэгэл нөгөө нэг арга барсан арга бодлогыг мачнагддаг шиг юм болж байна. Тэгээд тэр чин дээд шүүх дотоод асуудал гэж буцаач нь л та тэд нэг тийм гавтай юм байхгүй. Тэгээд нэгэнд өөртөө бүгд энэ зохион байгуулах зүйлийг байгуулъя, журмаа тохирыг л миний сайн мэдж байгаагаар бол одынхан олуулагийнхан моднякууд нэг Монгол моох гэх бүгд л тэр 11 хүн дотор нэрсээ оруулаад явсан да. Манай хэрэгчлөө төөс бус нь бүгд л хүмүүсээ оруулаад тэгэл тэр үед нь би хэлээлсэн зохион байгуулах зүйл байж болохгүй, маргаан таслах зүйл байгаад орон нутагт нэрх мэдлийн өгүүлээч л гэсэн. Тэгээ бүгдөө л тэрлүүл анхаарал хандуулаад тэгэл яг адилхан тоглоомын дөрмөр тоглосон нэг хэсэг нь ялагдсан. Тэгээ одоо тэрэнд нэг гомдлоо ингээл тэнэг тийм хол явахгүй дээ энэ бол тэгээд юунаас яагаад хол явна гэж одоо мэдэхгүй. Тэрийг бол тэр хүмүүсээс л асуух байх. Гэхдээ энэ дээч бүх л хүлээж авахгүй л ах гэж харж байгаа шүү дээ. Яагаад гэвэл энэ арслан намын дотоод маргааны асуудлыг дээж шүүх хилцэхгүй л дээ. Энэ чинь арслан намын дотоод сонгуулийн асуудал, маргааны асуудал юм чинь. Тэгээд тэрийг тэр зохион байгуулах зүйл юм болон шийдэж явна үз. Бийц хожигдсон. Тэгтээ одоо нэгэнт би өөрийн тоглоом муухай дүрэн байсан мэдчихсэн. Тэгээд тэр энэгээр нь олонхын шийдсэн юм чинь. Тэгээд тэрнгээр нь тоглохгүй. Би ганцаархнаа бүгд 13 тоглоно гэдэг чинь би ганцаархнаа покемон дөрөй суугаад иж болохгүй шүү. Яг тэрнтэй л адилхан тэгээд эдрийн дөрмөл тоглосон шүү дээ. Тэгэл хожигдсон, ялгцсан. Тийм байна. За тэгээд шеэрлдэ түгээгээд өгөөрэй. Баярлалаа. Баярлалаа. За.